Манай мега инженеринг компани цэгэр малгайтай нэг инженер үү. Namaste. Good morning. So we are very proud to work with you, such talented engineers of India. Thank you, Excellency, for coming here and motivating the team. It will be very helpful to boost their energy further. Prime Minister Narendra Modi once said that we are not only spiritual neighbors, we are spiritual siblings. On behalf of Government of Mongolia, I would like to express sincere gratitude to India engineering, mega engineers and all Indian engineers and workers for your great work. You are doing a great job. Thank you, Excellency. Цаана харагдаж байгаа сав бол 45,300 м кубын багтаамжтай, 60 м-ийн диаметртай, 19.2 м-ийн өндөртэй ийм агуулга сав байна. Түүхэд тосны маань хамгийн том сав. Тэ том уу? Бүхэн өргөдөд хэлсэн. Тийм үү? Хамгийн том. Хамгийн том. Бензиний нөөцт нэг л байчаад очих гэдэг. Тэгээд бариулах технологи юу гэдэг. Тэрийг нэмэлт ажиллаар хийлгэж болно шүү дээ. биш нэмэлт ажиллаар хийлгэж чинь нэр. Одоо шийдвэр гаргах шүү дээ. Нэмэлт ажиллаар Улаанбаатар тийм. Дээрээс нь гагнахгүй. Тийм. Одоо хамгийн доотлыг явуулчаад одоо чинь иймэрхүү диаметртэй бол нэг 80-90 жак буюу данхраад байгаа. Тэгээ зэрэг өргөөл доотлыг нь хийгээл гагнаад дахиж өргөө доороос нь явд юм байл. Өөр технологи. Өөр технологитой. Гагнуурын машин бас өөр. Тийм байна. Тэгэхээр суудаг байх л та тийм. Хамгийн найдвартай бид нар бол анхны үйлдвэрээ ажиллах гэж байгаа учраас бүх хэмээх дээд зэргийн одоо хамгийн дээд стандартаар хийлгэж байгаа. Хооронд нь 4 Болгоомжтой наач эргэж ш. Тийм. Эцэст нь 3 хэсэг хуваах ойролцоогоор 20 м-ээр ингэж хэсэгчилж ингэж гагнаж байгаа. За та бүхэн одоо байгаа. За та энэ талаас нь харуул. Та энэ зузаан төгрөг батж байгаа. Цааш явах юм уу? Тий. Алахгүй. Таныг ирэхэд зүгээр хавтаа байсан тийм үү? Байхгүйсэн тийм үү? Тийм. Тэгэхээр энэ одоо ингэж хурж ирээд огсрогдоод одоо ер нь Дамкайдээс. өөр 8 сар. Түүл бас. Сүүл бас. одоо энэ харууд дээр чинь насоосоо суун. Бидний ажил авч байгаа нь 26-7% байсан юм. Одоо 50% болсон байна. Энэ нөгөө баг Гэлцүүлсэн. Сая наадмаас хойш хэдэн өний гэдэг вэ? Бараг 20% шүү. Амар явсан. Тийм. Аюу сайвс. 30 ч модор шүү тийм. За энэ дээр уул зогсчихсан бид нар бойсон. Энэ манай захиргаан станц. За захиргаан станцын суур гэдэг бол одоо бас нэлээд хугацаа шаардсан. Тий, захиргаан станц. Нэг мазуучиг юм ажиллах. Нэг ойл хүйл гэдгээр ойл хүйл гэдгээр ажиллана. Фьюл ойл гэдэг ажиллана. Нийт ард иргэдэд хандж хэлэх хамгийн гол зүйл энэ бол манай улсын стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт. Нэгдүгürt. Ийм учраас энэ бол зайлшгүй Монгол улс одоо нефт бүтээгдэхүүний хангамжийг өөрсдөө шийдэх боломжоо шийдвэрлэх ёстой. Гагцгүй Монгол улсын стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад санаатай эсвэл санамсаргүй байдлаар саа дотор учруулдаг. За газрын төсний Монгол газрын төсний үйлдвэрийн ажил бол бас одоо үндсэндээ 10 жилийн өмнө Нарендра Моди ерхий сайд энтэх улсын ерхий сайд Монгол улсад ажиллах үедээ анх одоо хэлцэж дахиж шийдвэрлэгдэж одоо хөнгөлтөө зээлээр байхаар шийдвэрсэн боловч одоо 10 жилийн хугацаанд үндсэндээ орон нэлээд зогсон байдалд удаашралтай явж ирсэн. За энэ ажил бол одоо манай засгийн газар одоо анх байгуулагдсан цагаас эхэлж онцгой ач холбогдлогч хордлуулах бүх шаардлагатай хэмжээ авч ажилласан. Яг л газрын төсний үйлдвэр бол манай улсын одоо стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явцад танилцахад 50% байна. Үндсэндээ эх жилийн хугацаанд бид бүрэн дуусгаж 27 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж харж ажиллаж байна. Энэ талаар бол манай энтэх улсын элчин сайд энтэх улсын засгийн газар бас онцгой анхаарч дэмжлэг өгүүлж хурцтай ажиллалаа. Далай орон дархан хэлтэй дачин харуулна. Түүх гэдэг юм бүтээгдэж байгаа шээ. Тийм шүү дээ. Түүх. Тий. Түүхэн бүтээн байгуулж. Заахтайгаа нэг авах боллоо.